За дахиад нэг 42-ыг бодно. За. Яаж гурвалжин таа. Тэний гурвалжин таатай бодлого байгаа тий. Юу л энэ тий. Гурвалжин таа. Энийг гэдэг бодсон шүү дээ. Нэгээс энэ хүртэл тануудын нийлбэр тий. Тэр тохиолдолд энэ хийж байгаа л да. Нэгээс энэ хүртэл тануудын нийлбэр гурвалжин таа байгаа шүү дээ тий. Нэгээс одоо энэ бол жишээлбэл 7 хүртэл биш үү лээ. Тийм 7 хүртэл тануудын нийлбэр. Энэ нэгээс 8 хүртэл тануудын нийлбэр. Ер нь тэгэл тийм цаваа шүү дээ. За тийм цаваач тийм дараалал. Тэгээд за ингээд энэ тоонууд байгаа тий. Тэнгүүтээ өгөөд ах юм байхгүй шүү дээ. Чуусаа байж байгаа бид нэг үсгцэн ч чадна. За тэгээд энэ тоонуудын юу цифруудыг байрлал өгсөн юм байна л да. Одоо S бол 19-р тэнд өсөг юм байна л да. S 69 л үү. Одоо тийм л вэлүүд тий. Y Z гэд дуусдаг тий. Y тэгэхээр 26. Z ч 26. Y ч 25 юм байна л да. Тэгээд Sky гэдэг үгний хувьд бол өсгүүдийнх нь барилуудыг нэмэхэд 55 гарч байна тий. Тэгэхээр энэ бол манай тий гурвалжин тоонуудын энэ 10 дахь гурвалжин тоо гараад ирж байна тий. Тэгэхээр энэ тэгвэл гурвалжин үг гэж хэлэх юм байна л да. Sky бол гурвалжин үг юм байна. Яагаад тэгэхээр өсгүүдийнх нь тоо хотын нийлбэр нь гурвалжин тоо гардаг учраас. Тэр нэг юм өгөх юм байна л да. Нэг ханаад болох байж. Эсвэл хатгалчаа. Тэгээд 2000 англи өгтэй юм байгаа юм байна энэ. Тэгээд энэс хэдэн гурвалжин тоо вэ гэнэ. 162 гурвалжин тоо байна. Харин гэхдээ биш дээ. За энэ бодлогыг бол бид нар за үг бол нэг 20 өсгөхтэй үг байлаа гэж бод тээ. 25-аар үржүүлэх тээ. 29-ийг үржих нь 25 гэдэг чинь 26-г за 20 өсгөхтэй үг байх уу. За 30 өсгөхтэй гэж үзээ л дээ. Тэр хэд байх вэ? Шүү энийг цээжээр бодож чадахгүй шүү дээ. Энэ үү 780. За тэгэхээр энэ цуваг нэг 5000 хүртэл явуулч тээ. 5000 хүртэл явуулчаал тэгэл мапт хийчих шүү дээ. Тэгэл мань хүн мапт байвал гурвалжин тоо гэл тэгж үзэж болно. Ер нь бол эсвэл зүгээр квадрат ихшгэл бодсон ч болт юм дөө. Энд юм байгаа шүү дээ тий. 55 гэж байна. Квадрат ихшгэлийн хувьд бол юм л дээ. Энийг үржих нь энэс энэ дээр нэмэх нь юу л юм чаа. Тэгээ энэ дээр нэмэх нь нэг хох нь 2 тэнцүү 55 гэж шүү дээ тий. Тэнгүүт нь хоёртлын 2-т үржүүлж байгаа. Тэнгүүтээ эний үрждэг нь нэмэх нь асхан 110.
тэнцвэр тэг квадрат гიშтгэл бодчих болж байгаа байхгүй. Тэгээд бүхэл хариу болчихвол гэж шалгадаг тийм бас нэг арга байдаг. Тэгээ энэ бүхэл утгаалтгоо тий. Бид нар чи хэд 10 гэж утгаалтаад байгаа шүү дээ. 10-ыг өрчих нь 10 чинь 100. 10-ыг нэхэр 110. 110 гарч байгаа шүү дээ. Тэгээ ингээд квадрат гიშтгэлээр энийг бодож болно. Гэхдээ бид тэгэх шаардлага байхгүй. Энэ гурвалжин танайг зөөхөн байгаа учраас зүгээр л ботчих. Мапд хийж байгаа л. Өндрүүлээ яах вэ? Квадрат гიშтгэл бодохоор шийд байна уу мэн үү? Бүхэл тоон шийд байна уу мэн үү? Тэгээд яг шаардлага нь үүсгэр. Тэш нэг файл харуулна шүү дээ. Инштэй дээ. Энэ ингээд заваа нь орж ирд юм аа. Заах. За хэдүүртэл яах вэ? За 100 өсөхтэй үг байх уу? Сүлэрцээ тий. 200 өсөхтэй үг байх уу? 200 өсөхтэй үг байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээр 26-аг үржид нь 200 гэж явчихдаггүй энэ хүртэл явна гэсэн үг. Энийг болохоор max гэж та бид нар чи юу хэрэглэх вэ? Юу ч хэрэглэхгүй шүү дээ. За ингээд AS эхлээд нэг S гэдэг нэг юм аваад яваад шүү дээ. Модуль тэнцвэрийг 351 тэгээ 2-ыг нэмээд явуулчихна тий. За S-man айлын тэ. Тэгээ нэг маптай юм шүү дээ. Энэ дараа нь гоё өгдлийн өөр гоё төрлүүд бэдэ. Тиймэрхүү зүйлүүдийг дараа сонирхуулахаараа болно. Энэ бол жишээлбэл сит мэт хийж болох л ах. За яах. Ялгаагүй дээ. Манай тийштэй triangle амарс. Тэгэл T-ийн S triangle намар Монгол. За ингээд хийчлээ. Хичнээн тоолсон юм бол зом очно. За одоо энэ таанууд ангид хадгалсан байна. Одоо бид нэр дээдл нь 200 өсөхтэй гэж тооцсон шүү дээ нэг үгийг. Одоо бид юу оруулаа? Хайл оруулж байгаа. Үгнүүд ядаргаануудыг тэг 42 энэ шүү дээ. Тэг 42 Bolts text. За ямар амар орлоо юм бэ? Юу дуурайт?
Яаж унших вэ? Унших гэрчлэлийн бол хамгийн лайтай унших нь л бусд нь асуудал. Чи юу болоо? Кавичиг орж ирэл маа гэдэг юм шүү дээ. За шууд кавичиг ороод ирчих гэсэн үг. Зүг. Кавичиг ороод ирсэн. Тэгээ бид нар дараагийн болоо. Энэ чанаас өмнө хийжлээсэн дээ. Кавичигт ороод ирсэн гэсэн үг. Дараагийн чагт орж иртэл л давтаа штэ. Тэгээд хэрвээ син ийм байвал гүрки үгүй бол энэ сич манай тийм үг гэсэн үг те. Ашууд эстэй аваад явчих те. За ингээд шинэ үг эхэлж байна. За энд бол яг болоо. S дээр нэмэх нь тэнцүү. Одоо C гэдэг тэмдэгтийн таа утгыг бид нэр олно шүү дээ. За A дээр шийдээс C-гээс асах нь A гэхээр таа утга нь гарах уу? За A ороод ирэх тэг болчих юм шүү дээ. A ороод ирвэл тэгэхээр нэг нэмчих шүү дээ. B ороод ирвэл B-гээс A гэсад нэг нэмэх нэг тий. За ингэж болчих. За энийг одоо ингэж өнгөх шаардлага гэдэг үү? Одоо байдаг л багт. Өөр хэлтэн дээр бас ингэж хэл яваад идэв. C дээр гайгүй юм уу? C дээр энэ чарч өөрөө шүү таа хотог болон тэмдэгтүүдтэй хоёр. Гайгүй. За тэрч. Үг авцсан. Одоо энэ үгээ хайгаал болно шүү дээ. Манай хариу ханаа болоо. Хариу нь тэг байна. Тэгээд хэрвээ инпутч хэрвээ манай S маань T-ийн count S-ийн mapped байвал хариугаа нэмэгдүүлнэ гэж байгаа тийм. За ингэ болчихно. Одоо бид нэр if things нөгөө таслал байгаа шүү дээ. Дараагийн үг. Бид нар таслал одоо дахиад нэг тэмдэгт уншигдаж болж ивэл таслал уншигдана гэсэн үг шүү дээ. Болж ивэл болохгүй л өөрөлдвөл таслал байхгүй ингээд дуусчих юм бол ерөөсөө энэ тавталтаас гараа авчих. Хавг байхгүй юм чинь. That's well. Миний л бодлоор алтаа гарна л та. Ойлгомжтой. Яст тийм. 162. Гэл болчих юм уу те. За 42 дугаар бодлоо нэг юмрхүү. Гайгүй мань уу. Энэ унших нь амар их код эзлээд. Манай шалгаж байгаа хэсэг нь ердөл юм шүү дээ. За 200 үсгтэй үг ороод ирвэл ярьж явах хэцүү юм байна да. За.